몽골에서 컨퍼런스가 있다는 소식을 듣고 기쁜 마음으로 왔습니다. 몽골은 징기스칸이 전 세계를 정복했던 그 역사를 가진 민족이고 나라입니다. 이제 그 몽골이 정치력으로 군사력으로가 아니라 복음으로 새롭게 세계를 다시 정복해내는 역사를 기대하며 기도하며 왔습니다. 오늘 이렇게 많은 사람들이 그 꿈을 가지고 함께 노력하고 애쓰는 모습을 보니 제 마음이 오히려 더 뜨거워집니다. 한국 교회에 역사하셨던 그 하나님의 역사가 몽골 교회를 또 역사하시기를 기도하고 소원합니다. 몽골에 있는 아이들이 또 교사들이 예수 그리스도를 개인의 구세주와 주님으로 모실 뿐만 아니라 세계를 향하여 복음을 전도하고 새로운 교회와 능력과 은혜를 나누어내는 복된 공동체, 나라가 되기를 기도합니다. 앞으로도 몽골에서 있는 일들, 한국에서도 기도하며 함께 도울 수 있는 일들을 돕고 협력할 수 있는 일들을 협력하면서 믿음의 세대를 이어나가고 세워나가게 되기를 바랍니다. 무엇보다 이 일을 위해서 애쓰신 오인하 선교사님과 모든 스태프들, 모든 목사님들, 참석하신 모든 분들 너무 감사하고 귀하고 소중한 분들입니다. 축복하고 축하하며 앞으로도 더 큰 하나님의 은혜가 풍성하게 되기를 바랍니다. 감사합니다. 안녕하세요. 한국에서 온 제임스입니다. 모아나를 섬기고 있고요. 오늘 이렇게 오게 초대를 해주신 모아나 몽골팀에게 감사합니다. 너무나 아름다운 또 몽골에서 이렇게 뵐 수 있게 돼서 너무나 좋습니다. 감사합니다. Okay. Being a part of the 414 Windows Conference is an amazing experience for me. To be able to experience it in Mongolia is even better because I can see how God works in countries like Mongolia. I'm able to see God's perspective, the fact that God moving not only in a certain region, but in every region. So attending this conference, it gives me hope, seeing people having a heart for children and youth ministry, people wanting to do more for the Lord. It actually gave me an encouragement. So keep doing what you're doing. I think you are inspiring generations to save generations. Сайн байцгаана. Энэ өдрийн мэндийг хүргье. Намайг Эрдэнэ хотод бэлэн бүдэг амьд үгснээс оролцож байна. Бүгэн хүчээр уйлддаг энэ сайхан үйл ажиллагаанд оролцож байгаа. Үнэхээр сэтгэл хангамжтай байна. Бүхний гайхамшиг сайн энэ цаг хугацаанд үнэхээр талархаж байна бүхэндээ. Тэгээд бүгдээрээ энэ цаг хугацааг үр дүнтэй сайн сайхан үр хойч үедээ бүх үеэ өглүүлж сайн сайхан зүйлээ өглүүлэн үлдээе гэж уриалж байна. Үнэхээр Okay, my name is Len Stolarchuk, and I'm the founder and the CEO of the International School of Tomorrow, Moscow, Russia. I'm also the coordinator for the School of Tomorrow in the CS and the Baltic States. And we're doing Christian education, and I'm here at this Mongolian conference at the invitation of Sister Yuna. And it is my privilege to be a part of this conference. It's really amazing. Pastors, teachers, Sunday school teachers, so many people who really care about young children. And I believe that through events like this, we can make a difference in the lives of the young generation, and they will change the world for Christ to make it a better place for everyone. God bless you. Thank you. Чуулган дээрээ маш их хэвэл авсан. Тэгээ хүүхдийн төлөө яаж үйлчлэх талаараа улам илүү гал сурч авч байгаа. Тэгээд суралцахын ихвэ тэгээ хамгийн гол зүйлүүд хүссэн хамтдаа үйлчилж ижил амжилтанд хүрэхийг маш сурч авлаа. Тэгээ урьдчилжингаа бас баярлаад залбирч байна. Тийм ээ баярлаа. Бүх багш нартай тэгээд хүүхдийн байгууллагын энэ бүх хүмүүстээ баярлалаа. Хичээл зүтгэл гаргаад бидний төлөө үйлчилж байгаад баярлалаа. Пастор өний хүнд очиод энийг хэрэгжүүлж болгоод хавийнхаа хэмжээнд бас 5 чуулгандаа хүрнэ гэж ингээд зорилго тавиад явж байна. Баярлалаа. За хүүхдийн төлөө 4.4 форумд
Хэлцэндээ баяртай. Тэгээ өнөөдөр би энэ дээр яг өөрийнхөө байгууллагыг төлөөлж ирлээ. One Hope болсон байгууллага. Тэгээд энэ байгууллагаар дамжиж яг Монголд аль хэзээ танигдсан бүтээгдэхүүнүүд Bible for Kids болон Superbook-ийн ном, тэгээ бас өнгөрсөн жил шинээр гарсан Christmas баярын найдрын түүх гэсэн номуудыг хилэнгээ хамтын ажиллагаанд дуурайсан их баяртай байна. Тэгээд эзэн ирж байгаа он жилүүдэд маш онцгойгоор ажиллаа хийнэгдэд огт эргэлзэхгүй байна. Баярлалаа. За өнөөдөр миний хувьд бас олон зүйлийг бас шинээр ойлгосон тийм цагууд байлаа. Ялангуяа хүүхэд залуучуудынхаа үйлчлэлтэй илүү их одоо үр нөлөө, илүү ач холбогдол өгөх хэрэгтэйг ойлгосон. Тэр дундаа бас нөгөө хүүхэд хамгааллын тал дээр бас илүү анхаарах хэрэгтэй юм байна. Тэгээ манай нөгөө орон нутагт маань яг насан турш багш нар байдгүй, дандаа өсвөрийн багш нар байдаг учраас бас насан турш тийм багш нарын төлөө бас илүү бидээ залбирах хэрэгтэй байна гэж бас бодогдсон. Тэгээ бас цаашдаа нөгөө ганцхан хүүхдүүдтэй ажиллаад байх зогсохгүй бас эцэг ихтэй нь бас ингээм хамтран үйлчлүүд илүү үр дүнтэй байна гэж ойлгосоо. Ийм зүйлүүдийг бас шинээр сурч авлаа. Баярлалаа. За би Хинтээ аймгаас 4.14 спорт олцоод ирсэн. Хинтээ аймгийн Есүсийн гэр бүл чуулганд үйлчлдэг хотод гэж байна. Сая энэ чуулганд ирснээр бүгдийнхээ цуглаан юу хийх вэ? Юу засах вэ? Ямар хөтөлбөрүүдийг авч хэрэглэхгүй илүү олж харсан сайхан цаг байлаа. Одоо тэгээд үнэхээр эзэн нийгмийн дотор бидний Монгол улсын ирээдүйн болсон бүх хүмүүсийн минь мөнхийн өв бүхэн төлөө бид залбирч хэлсэн байна. Алдарн эзэн байна. Одоо дахиад эхлээд өгөөч. Уучлаарай. Тэр дуу яагаад вэ? За одоо эхлэв. Баярлалаа. Дахиад хэлсэн. Тийм. За одоо яа. Заасан бацгаанаа тэгээд энэ төр мэдээ хүргэе. Тэгээд би явснаас усыг төлөөлн. Тэгээд энэ 2 хоногийн хугацаанд суухдаа аюу олон зүйлээс сурч байна. Ялангуяа ингээд олон байгууллагууд бүгдийн төлөө бүгд хайртай олон байгууллагууд бас байдсан байна. Тэгээд үнэхээр эзэн олон хүмүүсийн Одоолаач гэсэн нэг завин дээр байгаа шүү гэдэг. Тэр нэг завинд байгаа юм байна. Нэг эд зүйлийг олж харсан. Тэгэхээр баяртай байсан. Тэгээд ууснууд хөсөлтөд ямар зүйлийг ингээд хэрэгжүүлэх вэ гэдэг зүйлийг багаараа залбирж байгаад ингээд шийдэгсэн тийм зүйл байна. Тэгэхээр санацгаанууд 4.4 чуулган 2 өдөр маш амжилттайгаар үргэлжлээд бас хүчтэй арсан оронхоос ирсэн хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд маш их хүчтэй шалтгаан байгаа. Хамтдаа хамтдаа бас босмостод бас үйлчлэх маш олон талбар байна гэж харж байна. Тэгээд баярлалаа. Хамтдаа олцгий, хамтдаа урагшаа явуулцгаая. Хамтдаа бас хүрх газраа үзье гэж байна. Баярлалаа. Сайн байна уу? Өдөрний нэмэлтийн орон албаны хүүхдийн багш найрын байна. Тэгээд 4.4 өсөж байгаа маш их баяртай байна. Тэгээд очиндоо нэгдүгээр бид нар үйлчилж байгаа өөрсдийн гэр үйлчлэх маш их чухал байна. Тэрийг зөвхөн баярлалаа. Бид нар өөрсдөө бүтэгийг дараалж бодох маш чухал байна. Хаарсан цаг байлаа. Хоёрдугаар хэсгийн болохоор бид нар яг одоо энэ байгаа цаг үедээ одоо байгаа хүмүүстэйгээ хамтраад ирээдүйн Монгол бидний чадварлаг сүнслэг үдирдэгчний эзэн төлөө хамтран ажиллах маш чухал байна гэдгийг ухаалаа. Тэгээд энэ хувийн зохион байгуулсан мегийн дээрээ хүүхдийн төлөө хамт олон бас хүүхдийн төлөө маш олон үйлчлэл хийж байгаа хүрээм ус байгууллагууд чуулгануудаа талархлаа. Тэгээд бид бүгдээ хамтдаа Христийн дотор энэ хүүхдийн чуулганыг сэргэн амтлагаар эзний адрыг харуулсан төлөө хамтран үйлчлэж хийж байна. Түүнийдээ бас та бүхэн маань санаа бүрдээ залбирлаа багтааж өгөөрэй гэж хүсэж байна. Баярлалаа.
Баярлалаа. 4.14-ний прогресс сонсон дээр хадгалж байна. Өдөө орон нутгийн бас алсагдсан нутгийн бидэнд үнэхээр бидний хүүхдэд харьцах зэрэг гэр бүлүүдтэй харьцах хамгийн түрүү хүүхдэд харьцснараа харьцах ганц хөрөн ба чуулган болж одоо гэр бүл байдгийг байна. Тийм учраас одоо гэр бүлүүдийг одоо сайн мэдээнд уриалж хүүхдүүдийнхээ ирээдүйг амьдралыг өөрчлөхийн төлөө энэ зүйл нэгдэхийг маш ихээр хүсэж байна. Орон нутгийн бидэнд дутагдах зүйл их байдаг, алсагдсан байдаг боловч эзэн байгаа учраас бидний энэ гайхамшигтай хүч чадал зориг төвчээр бас бидний үргэлж шалах хүчмэн болж байгаа Есүс Христийн энэ цугларалд үнэхээр талархаж байна. Баярлалаа. Тэгээд үнэхээр буюудад хамтдаа үнэхээр хүчтэйгээр зоригтойгоор нэгдмээр өргөжлөе гэж уриалж байна. Энэ үгийн хүчээр сургалтанд бас чуулган цуухад сайхан байсан энэ итгэгч хүмүүс эзний төлөө бас хүүхдүүдийн төлөө зүрх сэтгэлтэй байгаа. Одоо бас миний зүрх сэтгэлийг их хөдөлгөсөн. Тэгээд энэ зохион байгуулж байгаа хүмүүстээ их баярлалаа. Их зөвлөлт золиосоо гаргасан баярлалаа. Бас чухал миний мэддэггүй мэдээллүүдийг авсан би их баяртай байна. Эзэн ерөөх болтойгоо. Яваарай. За, намайг ганц удаа гэдэг. Хавтаамгийн шинээр болж байгаа. Хүүхдийн хүүхдүүд гэсэн бэгийн 4.14 маш баяртай байна. Хүүхдийн хоочрол хүүхдүүдтэй шинээр өвдөн үлдэх тухай хоёр өдрөөс гадна маш олон гайхалтай үйлдэл сонсож байгаа. Хэрэгжүүлэлт маш олон байна. Энийг ажиглах цаашдаа олон улсын хүүхдүүдээ санаа тавьж сэтгэлээр ажиллах болоо гэж яа. Энэ сургалт маш амжилттай манай гэр бүл хүүхдүүд тийм бидний хааш үнэхээр хүүхдүүд хамгийн чухал зүйл гэдэг ойлгож авах нав өдөө бас үйлчлэрээ гэж хэлдэг. Хоёр хоногийн туршид хүүхдийн төлөө зүрх сэтгэлтэй байгаа Монголын өнцөг болон бүртгүүлж байгаа олон үйлчлэлийн хүмүүсүүд ирсэнд үнэхээр их баяртай байна. Тэгээ бид нэр энэ газар Бурхны удирдамж ариун сүнсний дүүргээс цутгал дүүрэн байгаа нь үнэхээр сайхан байлаа. Тэгээ энд ирсэн манай спикерүүд бүгдээрээ юу гэдэрт анхаарал сануулж хийж өгч байгаа вэ гэхлээр энэ үйлчлэл бүгдээрээ хамтрах хэвээр хамтрлын талаар хийж өгч байгаа нь үнэхээр биднийг сэргээсэн босгон байгуулсан тийм цагууд байлаа. Орон нутагт үйлчилж байгаа олон үйлчлэлийн хүмүүс маань бас эргэж ирээд бидээ үнэхээр босгон байгуулагдаж байна. Сэргэлт авлаа, үнэхээр хүсэл мөрөөдөлтөй боллоо, тэмүүлэлтэй боллоо гэсэн энэ яриануудыг сонсохдоо үнэхээр эзэн талархахгүй байхын арга байгаа. Ингээд Монголын бүх удирдагч нартаа Монголын бүх Христийн биеийнхэндээ дээрээ хүүхдийн төлөө заа гэж хэлээд хамтдаа зогсоцгаая гэж та бүхнээсээ уриалж байна. Сайн байна уу? Би дахин гэж байна. 4.14 Одныг боломжгүй бүхцүү зохицуулсан байсан гэсэн яг өөрөөр хэлбэл эрүүлэлт боломж гарсан. Тэгснээр айгүй олон хүмүүстэй уулзаж харилцаж айгүй олон зүйлийг суралцсан байгаа. Тэгээд энэ суралцсан зүйлээ авсан гэж цааш нь энэ зүйлээ хооч өнөөдөр хүртэл үйлчлэгийг мэн бас ивэж шагнаж урам найдвар итгэлийг өгсөн талхаж байна. Баярлалаа.